Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж онцлох нь чухал байдагтай адилаар хүүхэд бүрт хүртээмжтэй тэр тусмаа хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд зориулсан сургалтын орчин, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр, дэмжлэг тусалцаа нэн чухал байсаар байна. Энэ чиглэлд ямар асуудлууд байгаа, хэрхэн ажиллаж байгаа талаар энэ удаад танд хүргэх болно. Зарим цэцэрлэг хөгжлийн бишэлтэй хүүхдүүдийг 1-р давхрын ангид байрлуулах, анги дотроо тусгай хэрэгцээ хүүхдүүдэд зориулсан булан тогтчуулах зэргээр өөрсдийн хэмжээнд орчныг зохион байгуулж байгаа сайн жишээ цөөнгүй байна. Магадгүй манай цэцэрлэг одоо орчинтой ч гэсэн бас нэг арай өөр өөрчлөлтүүдийг хийсэн. Магадгүй манай тэрэгцээтэй хүүхд ороод ирэх юм бол одоо орох шатыг бид нэр налуу шат хийсэн. Тэгээд ангиудаа бас нөгөө суултуур, тэгээд нөгөө угаалтуур гэж шинэ тийм. Магадгүй ингээд 2 давхар ангин гэдэг бол ингээд яг ингээд бариулаас ингээд барай явах ийм орчин нөхцөлийг бүрдүүлээд ер нь бол хүүхдийн хөгжлийг одоо нийтэн донд нь тэгш хамруулахад бас нэлээд чиглэж ажиллаж байгаа. 9-р сард хичээлийн шинэ жил эхлэх үед цэцэрлэгийн зүгээс хүүхдүүд дээр гарааны үнэлгээ хийж тодорхой онцлогтой хүүхдүүд дээр хамгийн багадаа сарын хугацаанд ажиглалт хийдэг. Үүний дараагаар эцэг эхчүүдэд хүүхдүүдийн талаарх мэдээллийг өгч шаардлагатай тохиолдолд хүүхдийг дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хандан онцлуулдаг. Анх бол багш насны онцлогийг нь судалдаг. За тэр хүүхдүүд маань яг энэ хүүхдүүдтэй гадлан 3 настай мөртлөө арай хоцрогдолтой байгаа учраас илүү одоо мэдэрч ажиллах нь айгүй чухал байдаг. Тийм учраас хүүхдүүдээ яг нийгэмшүүлэхийн тулд багш болгоны хичээл зүтгэл, эцэг эхтэй хамтрах, эцэг эхийн бас идэвхжүүлэх гээд олон зүйл шаардлагатай байдаг. Ерөөсөө тэр хүүхдүүдийг нэгийн ч орхигдуулж болохгүй, нэг өдөр ч анзаарахгүй өнгөрч болохгүй. Тэгээд онцтон тулгуурлаад хүүхдэд ганцаарчсан төлөвлөгөөг боловсруулад 1% эцэг эхт нь тайлбарлаж хэлж өгөөд тэгээд нөгөө багштайгаа хамтраад, туслан багштайгаа хамтраад хоёлаа яг нэг гар болоод нэг сэтгэл зүрхтэйгээр нөгөө хүүхдийн төлөө ажилладаг. Хүүхдийнхээ бусдаас ялгаатай байдлыг танин мэдэх, багшийн зөвлөгөө, чиглүүлгийг хүлээн авах, шаардлагатай сургалтын хөтөлбөрийг багштай хамтран хэрэгжүүлж, цэцэрлэгт энгийн хүүхдүүдтэй хамт суралцуулснаар олон эерэг үр дүн, өөрчлөлт гардаг тухай эцэг эхчүүд онцлон дурдж байна. Тэр үед нэг халамжуулан байнгын асаргааны асуудал үүссэн учраас нэг тийм унааны мөнгөний ийм тодорхойлт авах шаардлага гараад цэцэрлэгийн арга зүйчдэр ирсэн. Тэгээ би учир ажиллаа хийсэн чинь хүүшээ чи гэртээ байлгаад хэрэггүй. Одоо аваад ир асуудалгүй штэ. Манайх харна тийм айгаад ах юм биш ш. Наа чи бол байдгал асуудал, манайх бол асуудалгүй хараад өгөө. Чи та ингээд боломжоор тасгаад 1 цагаар 2 цагаар ингээд өчгөө. Асуудал нь та ерөөсөө айх юм шаардлагагүй. Хамгийн гол асуудал нь хэдүүлээ дасгахын тулд хугацаа шаардлагатай гэдэг үднээс та багштай нэхлээ танилцуулахын тулд багаар авчирсан ч хамаагүй гэж ингэж хэлсэн. Одоо бол 8 хүүхдтэй нүү 30 хүүхдтэй нүү ёо хамаагүй. Ерөөсөө л бүгдийг нь ингээд чимээнд ингээд аягүй хурдан дасгах чадвар нь илүү сайжирсан гэх юм уу. Чихээ дарж орилохоо болцсон. Хүүхдүүд орилчих гэсэн. Мама уйлчин гэж хэлэхээс биш. Энэ мамаг чимээг болгох гэж стресстэй болсон. Тэр амар сайхан байна. Эхлээд зөвхөн гэрийнхээ зүйлийг хэрэглэдэг, зөвхөн өөрийн зүйлийг хэрэглэнэ гэдэг зүйлийг бас яг агцтай байгаа байхгүй. Ядаж би ингээд гадаа бицсийг гэхэд өөр нойлд оруулж чаддаг болчиход байгаа байхгүй. Бусдаас онцгой хүүхэд, энгийн хүүхдүүдтэй нэг орчинд хамт суралцах нь тэднийг нийгэмших явцад том дэмжлэг үзүүлэхээс гадна тэрхүү ялгаатай хэрэгцээтэй хүүхэд нь эргэн тойрныхондоо бусдыг ойлгож, инрэх, хамтрах, дэмжих төлөвшлийг өгж байдгаараа онцгой ач холбогдолтой гэдгийг эцэг эх багш нар туршлагаараа ярьж байлаа. Найздаа бас туслая гэдэг сэтгэлийг бас хүүхдүүдэд ойлгуулж өгснөөрөө ороод ирэнгүүт нь манай анги хүүхэд ирж штэ гэд гараас нь хөтлөөд гүүгч байдаг юм уу? Аль эсвэл очиод дуртай тоглоомын багш нараасаа илүү мэдрээд ангийнх нь очиод аавчид өгчдөг. Тэгэхээр энэ хүүхдүүд маань яг энэ одоо нийт хүүхдүүдийн дунд, нийгмийн дунд бие авч явахад олонний дунд орох нь өөрийгөө нээхэд их одоо чухал юм байна гэж миний одоо анзаарч харснаар тэгж мэдрэгдэж байгаа. Японы хүүхдийн эвийг сангийн дэмжлэгтэйгээр 32 дугаар цэцэрлэг дээр хүүхэд хөгжлийн төвийг байгуулсан нь багш нар өөрсдийн арга зүйг сайжруулах, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, мөн багш хоорондоо
өөрсдийн туршлагаа солилцох таатай боломжийг бүрдүүлээд байна. Энэ төвд ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ганцаарчлан болон цөөн хүүхэдтэй бүлгээр хуваарийн дагуу ажилладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй болон ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг аль болох бага наснд нь эрт оншлон түүний нас хөгжлийн ялгаатай байдал тохирсон сургалтын хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх боловсролд хамруулж мэрэгжлийн багштай хамтран ажиллах нь тухайн хүүхдийг дараагийн шатны боловсролын үйлчилгээг авах хөгжлийн хувьд илүү ахицтай байхад чухал ач холбогдолтой юм а.